дуусгая. За гайлын одоо ганц үх гэж татврын ганц үх гэж онцлогдож байгаа. За тэгээ манай бэлгийн орчлын сая хэллээ те бас нилээд их хэлмэгцэн хүн байна. Тий, аяндаа үзэж сонсгоцсон юм бэ гэдэг зүйлийг үзэгч аяндаа сонсоход амар л юм уу? Энэ хүмүүстэй яриад ихэс ер нь ямар ч гэж юм болж исэн тийм. За тэгвэл ураг өгөр юмны хувьд. За, студид дараагийн зочинтой ярилцгаар бид урьдсан. За, энэ хүн бол Чимдийн ганц үх гээд Татврын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дараагаар ажиллаж байсан Чимдийн ганц үхэн тагнуулын ерөнхий газрын дараа гасан гэрэл болон хурцын хамаарал бүхий компаниудаас татврын зөрчил илрүүлсний улмаас хонглын шүүхээр шийтгэгдэж байжээ. Тухайн үедээ буюу 2013 оноос эхлэлтээ энэ хэрэг дээр 1491 хоногийн хугацаанд дундаа нэг ч өдрийн чөлөөгүйгээр гээд дамжиж хоригдсон юм хүн. Хэдэн сарын хэдний өдөр хаанаас яаж саатуулсан энэ түүхийг товчхон ярьж өгч. За 2012 оны 9 сард Улсын мөрдөн байцаах газар эрүүгийн цагтын газар хамтарсан тийм баг ажилласан юм шиг байгаа юм. Манай татврын ерөнхий газрын даргын нэр дээр хэдэн компани шалгах гэсэн албан тод ирсэн. За энийг шалгахад Булган газар нэг компани байсан. За энэ компаниг бид нэр бас шууд шалгахч нэгээгүй харьяа дүүргээр шалгуулдаг гэж буцаасан. Дүүргээр нөхсөн. Тэгсэн мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Алтан Гацсэг залуугийн мөн эрүүгийн цагтын газрын төлөөлж Баттуулга гэж хоёр нэг нь уцч нэг нь тавьж ирсэн юм. Энийг дүүргээ шалгуулж болохгүй. Танаа хэлсэн өөрөө шалгах ёстой гэж. Одоо ерөнхий газар дээр. Тий, ерөнхий газар. За тэр үед болохоор ганц байх таачин болохоор татврын ерөнхий газрын ерөнхий газар хяналт шалгалт арга зүй хэлцээний дарга. Тий. За тэгэхээр танах шалгаа гэдэг нөгөө дүүрэг рүү харьяалал нь одоо Булган газар гэдэг компани татврын асуудал хаанвал дүүргийн татврын хэлцээр шалгагдах нэгээд энийг хаанвал дээр шалгуулж болохгүй. Та шалгаагээ буцаад ирлээ. За үүнээс цаашаа. За шалгасан. Шалгаад нэлээд хэмжээний юм гарсан. Компани захирал нь динамитрийн хамаргийн залуу байсан. Тэрэн сар гарантай оргон зайл зүхтааж цагдаахан үйлдэл барьж ирсэн. Энэ орн манай ахны бүх юм бэлэн болцсон байсан. За манай байцаагч нарын хамарыг ирэнгуут одоо дүнэлттэй хэмжээний юм гарсан учраас дүнэлтээ танилцуулсан. За дүнэлт бол их хэмжээний мөнгөнд дүнэлттэй асуудал дээр бичигдэн тийм үү? Тэрүүн гарантай төгрөгийн асуудал байсан. 12 онд. Тий. Энэ компани бол өөрөөсөө бетон зурмаг хийдэг. Тэгээ хэмжээний орлого нуусан барьсан. Гэх мэтлэнгийн юмнууд байсан. За энийг шалгаад яг дуусахын өмнөх өдөр нь тэр энэ хамрыг эрүүхэн барьж ирээд тэгээд дүгэл мүгэлтэй танилцаад ингэ явуулсан. Тэгэхэд энэ хамар нь манай өрөөнд орж ирсэн. Манай байцаа тустай өрөөнд би. Манай өрөөнд орж ирээд энийг та зохицуулаач ээ. Мөрдөлдөр явчих юм биш үү? Зохицуул шийдэж өгөөч ээ гэж. Тэгэхдээ энэ асуудал анх удаа тавьж байгаа асуудал биш. Яг энэ асуудал өмнө 3 удаа тавьдсан байсан надад. Дүгнэлтээ битээ дээш нь хуулийн байгууллага өгөөч тохириол гэдэг тийм үү? Тохириол гэж аахгүй юу? Одоо хагуул санал болгож шүү. За тохириол гэсэн. Одоо нууц шул тэрбум гаруй төгрөгний тэр татврын дүгнэлтийг янзлуулахын тулд хэдийг санал болгож ирсэн бол? Яг дүнгийн нь бол хэлээгүй. Зүгээр тохирчё. Танд боломж байгаа штэ гэж. Тэгээ би үгүй л гэсэн. Өмнө та нар 2-3 удаа гэж хандсан. Би хүлээж аваагүй. Одоо ч хүлээж авахгүй гэсэн. Тэгэхэд надад нэг зөвүүн үг хэлсэн. За энэ сайд ах уурлын шүү. Уурлах юм бол гал дүрлзэн аснаа. Сайд ахын гал дүрлзэн асах юм бол унтраагатай хэцүү дээ. Тэгэхээр би яадаг гэсэн бохоо. Гэж тэр инх амар хэлж байгаа. Инх амар над хэлж байгаа. Тэгэхээр би яадаг нэгэд асан дэрүүц гэсэн чи хэрвээ сайд ах гэж хэний хэлж байгаа. Энэ сайд ах гэж хууч яг үдэ бүгд найрамд солонгос улсад элчин сайд байсан учраас тагнуулын газар дараа гэрлийг сайд ах гэж нэрлэдэг юм байна. За Булган газар гэдэг компани тэгэхээр тагнуулын ерөнхий газрын даргасан гэрэлтэй хамаарал бүхий компани болчихлоо. Хамаарал бүхий компани болчихж байгаа. Амар гэж нэг хүн байгаа. Энэ бол энэ компани 30% эзэмшдэг байсан. За. Дараад нь гэрлийн аран зэг гэж байгаа. Гэрлийн төрсөн хүүхэд нь 20% таа. Халиуны ангар гэж байгаа. Бас 20% таа. Ангар гэдэг халиун гэдэг хүн бол гэрлийн төрсөн их туяа гэдгийг нөхөр нь. Ерөөсө Булган газар гэдэг компани тэр чигээрээ тагнуулын ерөнхий газрын даргасан гэрэл генералын гэрүүлийн компани болж штэ тийм үү? Татврын тодголтой инх бат гэж хүн бий. Та манай өмнөх нэвтрүүлэг үзсэн бол мэдчихэж байгаа да. Баянгол дүүргийн татврын эцсийн дарга очсон. Инх бат гэдэг хүн тагнуулын ерөнхий газрын даргасан хурцыг болон хурцын хамаарал бүхий компани болох Сарнах компаниг шалгацсан чинь би ингэчлээ гэж ярьж байна. Та болохоор тагнуулын ерөнхий газрын даргасан гэрлийн компаниг шалгасан чинь би ингэчлээ гэдэг зүйл ярьж байна. Та хоёр чинь яахаараа тэгвэл
нэг бүлэглэл болоод толгойлогч нь та болоод явчихлаа. Хоёр өөр тагнуулын дараа энэ чинь бид нэр одоо хүртэл гайхаад олддгүй юм. нэг нь хурцыг, нэг нь гэрлийнх юм шүү. Тийм. Энх бот бол Баянгот дүүрийг татвар хэлсэн дарга байсан. Би бол татврын газрын хэлцэлтэй хэлсэн дарга байсан. Тэгээ бид чинь тустай байжгаад сүүлд нь нэгтгэцээ. За. Тэр хэргийг хяналтын шатны шүүх хуралд бид нар оруулахгүй шүү дээ. Тэгээ манай орсон хүмүүсийн бидний дараа нэгс мэдээлэл оруулахаар тэр прокурор гэрэл гэдэг хүн одоо хэрэг нь уцаагдаад байсан юм аа гэж. Бараг өөрөө л одоо энэ хоёрын юм болохгүй байсан учраас нэгтгэж хүч оруулж одоо ингэж 1-р сарын 25 гэж өдөр та санаж байгаа юу энэ өдөр? сунаа. Энэ бол тод өдөр байх нь шүү дээ танд бол тод хар өдөр. Тод хар өдөр байх нь. За 2013 оны 1-р сарын 25-ны өдөр таныг албан өрөөндөө байх чинь одоо бүрэлдэхүүн ажиллана. Хуулийн байгууллагаас хаанаас ямар улсууд ирсэн, юу гэж өөрсдөө танилцуулсан, тухайн үед танай албан байгууллага дээр ямар ажиллагаа өгсөн бэ? Гэрэл дэдгүүний компани шалгаад манайхан чинь дүнэлт мүгэлт одоо нэг мөрдөл явуулаагүй байсан үе. Тэр үед намайг мөрдөж эхэлсэн. Хүүцтэй ажил явуулж эхэлсэн. Яагаад гэвэл намайг өдөрт 2-оос 3 машинтай 5-6-аас нэг 8 орчим хүн өдөр шөнөгүй 24 цагаар дагдаг байсан. Дагж байгаа хүмүүс нь би зөөрөөр цаашлуулж байшин болонтой очиод эргээ буцаж өгөөнөөс цухтагаар араас нь хүртэл орц мосроо оруулж ирсэн юм би. Би атагээ дээр очиж хуцтай уулцсан өрөөнд нь. Энэ тагнуулынхан одоо хийгээд байгаа юм болов. Тэр би бодсон шууд хэлчихсэн. За хуцыг танаахад биш гэнэ да. Өө тийм юм тэгвэл би нэг өөрөө шалгана одоо. Надад мэдтгэхгүй доогоор юмсэн байж болох юм би шалгана. Тэгээд чамд хариу хэлнэ гэдгсэн. Энэний дараа 7 хоногийн дараа намайг өрөөндөө ажиллаа ягаа сууж ягаад 13 оны 1 сарын 25-ны өдөр 4-5 цагаалтаа гинтгийн хаал онгоолгоод 10 хүн орж исэн камерын бичлэг барьцсан. Гэрт ажил дээр байгаа ингэчээл хамгийн мөнгөлч хийчихэл тэгээд амгаш ачаал баахан бичвэр авчаал тэгээд гэрт очсон. 17 тэрбум төгрөг завшсан гэж улс орон даяраас салсан шуугсан. Тэгсэн мэт энийг өнөөдөр бол залруулаагүй. Монголын нийт ард түмэн болохоор өнөөдөр болтол ганс үг 17 тэрбум төгрөг төсвөөс завшаад ял авцсан гэж ойлгоход байдаг. Гэрт нийслэг хийгээд намайг тэр жигтэй эстэй авцтайгаар би явсан хүн шүү дээ энэ чинь. Тэгэл тэр жигтэй явж шин дундулж байгаа төв хүмүүрдэнд авчаал хийцсэн. Таныг ажил дээрээс чинь тэгээд ямар ч одоо юу гэдэг үндэслэхүүгээр аваачаад мөрдөнд хорихдоо түүнээс хойш 1491 хоног ерөөсөө дунд нь огч гаргаагүй гэж байгаа юм тийм. Нэг ч гаргаагүй. Энд чинь 4 жил гарангийн хугацаа биз дээ. 4 жил гарангийн хугацаа. 4 жил 2 сар гарan хугацаа болох нэ дээ тийм үү? Энэ намайг ялалсан бол одоо миний хам хэрэгүүд гэж хүмүүс ялсан үйлдэл дотор Монгол улсын хууль тогтоомжийг нэг хууль тогтоомжийг л ингэж мөрдсөмдөг гэх юм нэгч байхгүй. Бүгд нэг ч хууль мөрдөг дандаа зөрчижсэн залтууд зөрчиж байсан. 1491 хоног гэдэг чинь 4 жил гарангийн хугацаа болж байна. Та чинь зөвхөн одоо тэр гэрлийн компанийг шалгацсан гэдгээр ч авчиж одоо нөгөө хонгол шондоод үйлчилж байгаа мó? Эсвэл одоо үнэхээр икотын хэрэгт хүч оруулах шаардлага байсан юм болов уу? Та одоо ингээд одоо бол ингээд нэг эрүүлэр харах юм цаг хугацааны боломж нэгж байна да. Тань ямар бодол байт юм бэ? Ер нь тэр үед бараг хүмүүс мэддэг байсан да. Гэрэл хурц 2 аав 2 гэж. Ерөөс аав 2 гэж. Гэрлийн захиалгаар хурцыг хийсэн. Нэгт нь. Хоёрт нь хурцын компани өөрөө манад шалгагдаж байсан. За тэр инкват дээр гэдэг юм уу тэр нөгөө жаргал гэдэг нөгөө шүүхийн шинжээч тэр шүүх шинжилгээний байгууллагын ажилтан дээр ч юм нэг арай өөр хэлбэрийн одоо нэг юмнууд явна шүү дээ мөнгө угаасан хэл ахуул авсан ч гэдэг юм уу хөрөнгө орлого нотолж чадаагүй гэдэг ингээм үндэслүүдээ ингээ бичээд байна. Тань дээр болохоор үндсэндээ бүлэглэл гэдэг нэг юм сонин нэр томьёог оруулж ирнэ. 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ингээд идлүүлсэн байгаа гэж. Давзаалдах шатны шүүх болохоор нэг зүйл ангийг 1 жилийн хугацаатай хоригдох ялтаа нь хасаад ингээд 7 жилийн ялч итгүүлэхээр болж штэ. Хяналттай шатны шүүх. Та асуудлаа танилцуул одоо мэдээж танилцуулсан баг. Хангалттай баримтад дүнслсэн тийм тайлбаруудыг өгч чадаагүй юм уу? Эсвэл шүүхэн өөрөө бас тэр сүлжээний хэрэгжүүлэгч нь болцсон байсан юм уу? Шүүхийн шийдвэрийг та ер нь тэгж гарна гэсэн төсөөл байсан уу? За ер нь бол бодогдож байсан. Ер нь баг өмөөлөгч хэрэггүй юм байна дөө гэж. Энэ тодорхой юм байна. Энэ тодорхой. Ямар ч хүмүүсэн, ямар ч хууль зүйн зөв сайхан ярьсан. Явах юм байна. Энэ бол ойлгомжтой юм байна. Гэж анхан шатны шүүх хурал дээр эхний өдөр 4 цагийн мэдүүлэг өгсөн.
4 цагийн мэдүүлэг гэсэн миний өдөр чинь уулзсан байдгийг. За тэрийг бол нэг сонсоол өнгөрч байгаа байхгүй юу? За би шүүхэрдээ нэг үг хэлсэн юм. Тэнд 21 өмгөөл сууж байна. Одоо нөгөө компани өмгөөл ингэж 21 өмгөөл сууж байна. Энд 2 улсын яалаг сууж байна. Та нар бүгдээрээ адилхан эрүүгийн байцаа шийдэх хуулийг ганц юм. Ганц хууль. Эрүүгийн хуулийг ганц нэг л хууль. Энэ бүгдийг бүгдээрээ адилхан нэг тархим сууж байгаа судалцгаасан хүмүүс. Энэ 21 хүн ингэж хууль биш гэж ингэж босоо шийдэх гэж яриад байхад та нар хуулиа гэж зүтгээд идэг. Хуулиасаар ялах гэж зүтгээд идэг ямар том ялгаа байна энэ чинь. Шинжээч нарыг томилохдоо яаж томилдгийсэн гэхээр ашиг сонирхлын маш зөрчилтэй. Тохиолдол дээр энх бат техник хоёр дээр ярьж байлаа те 62 дээр үндэсний аудитын газрын сугармаа гэж хүүхэн. Мэргэжлийн ерөнхий газрын сангийн хэлтийн албаны байцаагч тэр Алтан туяа. За татварын ерөнхий газрын Ганбаатар гэдэг хүнийг манай хэлс өргөнд ажиллаж ирсэн жишээ. Дараа нэг хүн яасан гэсэн чинь нэг компаниас гомдол орж ирээ эзэн. Танаа хүн ажиллаа хийхгүй одоо мөнгө нэхэд байх юм. гэж. За Ганбаатар ч одоо болж үтсэн. Би чам одоо тогтоол одоо чам хэлс ажиллахгүй. Чи дүүрүүр яв. гэж нөгөө чинь эсэргүүцээгүй яагаачгүй тэгээд ажиллаагүй өгөөд явсан. Тэгсэн намайг 20 гудал Ганбаатарыг дүүрээс татаад ирж байгаа байхгүй. Тэгээ манай ерөнхий газар хяналтын дараа 100 хэлсэн одоо миний хэлцэд нь байцаагчаар ажиллуулад тэгээд тэр Ганбаатараар дүнглэх рууж байгаа. За Ганбаатар одоо нөгөө чамаа халж байсан ганц өгч одоо өөрөө ингэж ороод ирсэн байж байна энэ дээр ажиллах гэж. Тэр их мундаг одоо ухаан гэх юм уу арга тактик юм уу нэг тийм одоо хинтээ хин ямар асуудалтай байна гэдгийг алдахгүй олж авч чадаад исэн байгаа юм. Шоронгоос гарсны дараа 17 оны хавар шимата нэг орой Ганбаатарт дурсан. За та намайг уучлаарай. Би тун буруу юм бисээ. Энэ миний санаа биш байсан шүү. Ажилтаа тэмцэх газрын ингээд одоо хэлээд байсан юм аа. Тэгээ намайг одоо өглөө очихоор нэг өрөөнд ажиллаж тэгээд одоо дүнэлтэйгээр ийм дүнгарт гарч байд ингээд шахаад байсан юм аа. Тэгэхээр тэгжлээс дарамтчлээсэн байгаа байхгүй юу. Тэр Алтан туяа Мэргэжлийн ерөнхий газрын байцаагч хүүхэн. Цэвэр агаа сангийн хэрэгт тэр чинь зүйл анги сонсчихсан. Оригдсон байхад нь зүйл ангийн бууруулж зөөлрүүл бууруулад тэрийг гаргаад миний юм дээр дүнглэх харуулсан. 4 жил гарангийнхаа хугацааг одоо тэр хамгийн хүнд хэцүү гэж байгаа тэр нэр бүхий мөрдөнгүүдээр дамжиж те нэг ч удаа дунд нь огт зогсолт байхгүйгээр ингээс хорчлоо ч тэнийг би юу буруу хийсэн гэж ойлгож байгаа бай та. Тэгээд би энэ хугацаанд ийм зүйлээ алдсан даа гэдэг тэр харамсал байвал хинлүү хаяглах уу? За энэ хугацаанд би бол миний гэр бүл эхнэр үр хүүхдүүд одоо ах トゥ хамаатан садангууд бүгд амьдралаараа хохиж алдсан. Бүгдийн айдын сүдүүл дарамтлж байсан. Гэрлийн захиалгаар хурцсыг хийсэн. Манай эхнэр 1 сарын 28-нд ирчээд надтай 8 сард уулзсан шүү дээ. Зүүн харагийн мөрдөнд ч. Хагас жил гарангийн дараа. Үгүй 7 сарын дараа. 7 сарын дараа. Тий, 7-8 сарын дараа гэсэн. Татвар санхүүгийн байгууллагаас өөр газар ажилласан төр дэм хэдэн жил ажилласан байлээ таны? Би төрд 30 жил ажиллаад төгссөн сургууль 2хан сургууль ажилласан газар 2хан газар. Тэгээ одоо сүлд нь юу ч хөл ингээл унссан. Мөн Эрдэнэтэй хурц ярилцлага өгтөө нэг сонин зөв үг хэлж илээ штэ. Юу гэсэн гэхээр одоо нэг сайхан том өшөөлөө бол гаргая гэж. Шоронд олон залуучууд тэднийг суллая гэж. За хамгийн сайн юм ер нь яг ийм үед биш үү? Нэг удаа том өшөөлийн хууль гаргах хэрэгтэй байхгүй. За. Тэгээд 0 чигээс нь явал. За. Тэгтэл эн чи юу гэсэн санаа вэ? Одоо энэ юмд холбогдох холбогдоод байгаа ч юм уу янз янзын одоо хүмүүс байна шүү дээ энэ чи. Одоо банкны зээл бэлэн ч юм уу ч идэх одоо ингэсэн. Эднэрийг үндсэндээ өршөөх гэдэг шүү дээ. Би бол тэгж л ойлгож авсан. Инх бат ч гэдэг юм уу, жаргалч гэдэг юм уу? Одоо энэ та нар ингээд цуваад ингээд юмнуудаа яриад байна шүү дээ. Та нарын ингээд нэг ажиглахаар явсан зам болвол нэг тийм өөр биш байх шиг байна тий. Ганц сүхэлг нь инх хотол гин цогтоо атарл гин одоо тэр жаргалал гин манай эцсийн 6 байцаагч үйж байна. Бүгд зохион байгуулалттай бий болгосон энэ хонгол гэдэг юм руу чинь орцсон. Энэ хаашаач гарах аргагүй хонгол гэдэг юм руу орсон. Гэрлийн захиалгаар хуцсыг хийсэн. Би шүүхрэл дээр хэлжсэн.
Миний 6 байцаагч битгий яадаг өгөөч гэж. Би бүгдийг нүр яа гэж хэлж ирсэн. Тэгэхэд бид нэг сууж байгаа л тэгэл бүгдэнд ялгчих байгаа байхгүй. За ингээд эцэст нь одоо миний хэлэх үг энэ байна. Тэгээд одоо сонсох бүрд аимшигтай л болж байна. Ирж байгаа зочин болгоны яриа илүү гүнзгий ирж байна. Энэ их тийм хилмигдүүлсэн, охироосон, хилсээр шийтгсэн, эрүүдэн шүүсэн энэ процессын асуудлуудын хохирогчдын хоног хугацаагаа тоолж өнгөрөөжээс өдрүүд нь улам молон болж байна. Эхлээд одоо нэг 300 хоногтой хилсээр шийтгүүлсэн хүн яригдаад дараа нь одоо 900 хоног, дараагийн оролцсон зочин 1100 хоног гэдэг ингээд ярьжсэн. Одоо өнөөдөр ганц хугацаа бол үндсэндээ 1491 хоног гэдэг чинь 1500 хоногийн асуудал болж байна тийм. Тэгээ ийм байт юм байна. Тэгээ цөмөрөө хамгийн гол нь энэ бүхнийг яриад байгаа засчил гэдэг л ийм л бодол алах юм шүү дээ. Тэгэхгүй бол одоо та харж ийн үү ер нь? Улс төрийн нөхцөл байдал, энэ яваад байгаа өрнөлүүд, за одоо тэр нөгөө цайны таны нэр дүрдээд байгаа улсуудын хаашаа очих гээд юу зорж байгаа гэдгийг харж байгаа шүү. Марж мэдэж. Их улс төр хийцэн явж байна шүү дээ энэ чинь. Эргээд одоо хувь ганц үхээр тоглодог байсан бол одоо хувь заяагаар тоглож эхэлж штэ. Тоглоомтой. Эргээд улс их орны ирээдүгээр тоглох ийм алхмуудыг хийж эхэлж байгаа юм зүйл анзаарагдаад байна л. Тэгээ одоо ирсэнд ямар ч байсан баярлалаа. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа.